Сайн байцгаана уу хүмүүс. За соёл бүлэг сэдвийг энэ өдөрлөдөө дууссан байгаа. Тэгэхээр багш нар нь энэ бүлгийн дүгнэлт хичээлийг өнөөдөр хүүхдүүдтэй арах юм аа. Энэ зорилго соёлын тухай ойлголтоо батгаж өргөжүүлэх, соёлын нийтлэг ба нэгдмэл шинжийг ялган ангилж сурах. За хичээлийн маань агуулга буюу хичээлээр ямар зүйлийг мэдж авсан байх вэ гэхээр соёл гэсэн тодорхойлолтыг хамтдаа хэлцээд соёлыг бүрдүүлэх хүчин зүйлс, за соёлын нэгдмэл ба түгээмэл шинж, соёлын ангилал гэсэн агуулгыг үзнэ. Соёл гэж юу вэ гэсэн асуултанд маш олон судлаачдын олон тодорхойлолт байдаг. За эдгээрээс уншиж үзэж байгаад багш нь соёлын хамгийн түгээмэл хэрэглэгддэг судлаачдын авч үздэг энэ соёлын тодорхойлолтыг бичсэн байгаа. За соёл гэж хүний байнгын идэвхтэй чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, биелэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц хүний хөгжсөн төвшинг бол соёл гэдэг юм а гэсэн энэ тодорхойлолтод маш түгээмэл хэрэглэгддэг. За өөрөөр хэлбэл энэ тодорхойлолтыг ерөнхийд нь юу гэж дүгнэж үзэх вэ гэхээр соёл нь хүний бүтээсэн тэр ололт амжилтын цогцыг. За жишээлбэл энд антропологч Эдвард Тайлерийн өгсөн бас соёлын тодорхойлолтод маш өргөн хэрэглэгддэг бас нэгэн тодорхойлолт байна. За энэ нь бол соёл нь хүний нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, соёл, ёс суртахуун зэргийг бүгдийг багтаасан тэр цогц ойлголтыг соёл юм а гэж үзээд байгаа. За өөрөөр хэлбэл хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд ямар л харилцаанд оролцож байна. Тэр бүгд маань соёлтой холбогдож байдаг гэсэн санааг энд гаргасан байна. Бүрдүүлэгч хүчин зүйлс гэдэг байна. За ерөнхийдөө 3 ангилдаг. За нэгдүгüүрт бол биелэг тэмдгийн шинжтэй элементүүд. За соёлыг бүрдүүлэх хүчин зүйл маань биелэг тэмдгийн шинжтэй ямар элементүүд байдаг вэ гэхээр энд дурдсанчлан хэл, мэдлэг, утга холбогдол, биелэгдэл гэсэн ойлголт. Зүйлс хэм хэмжээний шинжтэй элементүүд гэж ангилна ерөнхийдөө. За үүнд болохоор үнд зүйлс, үнд чанар, үнэлэмж, хэм хэмжээ гэсэн ойлголтууд орно. Дөрүүд буюу зам байдлын шинжтэй ямар соёлын элементүүд байдаг гэхээр мэдээж зан үйл, ёс суртахуун, уламжлал, тухайн хүний дадал, зуршил бүртэл соёлын. За 3-дугаарт нь соёлын нэгдмэл ба түгээмэл шинж гэсэн дэцэддэг байна. Энэ ойлголт маань хоёр өөр ойлголт. Хүүхдүүд ялангуяа нэгдмэл шинж, түгээмэл шинж хоёрыг ялахгүй андуурдаг тал бай. Тэгэхээр энэ дээр сайн анхаарал ялгуулцгаараа гэж хүүхдүүдтэй хүсье. За нэгдмэл шинж гэдэг бол аливаа улс орны соёл нь олон талт хэв шинж бүхий хувилбаруудтай байх боловч соёлын нэгдмэл нэг үндэс язгуур гэж байдаг. Тэгэхээр энэ нь бол тухайн соёлын язгуур үнэт зүйлсийг хэлээд байгаа. Жишээ нь монголчуудын аж төрөх ёс, хэл ч гэдэг юм тийм ээ. Жишээлбэл энэ зурган дээр байгаа шиг олон угсаатан ястны соёлын өөрсдийнх нь өвөрмөц онцлог байдлыг соёлын нэгдмэл шинж гэж нэрлэдэг байгаа. За тэр онцлог өвөрмөц байдлаараа нэгдмэл буюу нэг соёлыг бүрдүүлэгч. За дараад нь түгээмэл шинж буюу нийтлэг шинж, универсал шинж гэж байна. Энэ нь бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж чанар, хэм хэмжээ, дүрм журм, үнд зүйлсийг бол нийтлэг шинж гэж. За нийтлэг шинж нь улс орон бүрт ялгаатай байдлаар илэрдэг. За үүний шалтгаан нь нутаг дэвсгэрийн онцлог тийм ээ, байгаль цагуурч гэдэг юм. Газар зүүн байдлаараа, зааж төрөх ёсороо, мөн зан заншлаараа ялгаатай. За соёлын антропологч Жорж Мердок бол үүний шалтгаан нь юу гэж тайлбарласан бэ гэхээр жишээлбэл 72 гаруй нийтлэг шинжийг олж илрүүлсэн байна. За тэгээд ард түмний түүх, соёл, угсаатан зүйд
ажиглаж байгаа тэр нийтлэг шинжийг нь судлаад жишээлбэл одоо улс орнуудын одоо оршуулах ёслол одоо хооллох ёс, мэндlэх ёс, хуримлах ёс, за эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, дуу хөгжим, урлаг тамж байгаа хандлага, за худалдаа наймаа, спорт, за тэгээд хууль, ёс заншил гэдэг нь бол өөр байна гэдгийг бол психологч одоо жуулсан байдаг. За жишээлбэл энэ дээр нэг жишээ авъя. За өрн дорны соёлын одоо нийтлэг шинжийг одоо ялган тань хэлбэлээ. За тэгэхээр энэ дээр багш нэг тохиолдол авсан. Судлаач зураач Ян Лю гэдэг хүн бол энэ маш өрмөц байдлаар энэ соёлын нийтлэг шинжийг одоо зургаар илэрхийлж үггүйгээр бол том тодруулнаар тайлбарснаар алдартай байдаг. Хүн бол 14 нас хүртэл одоо хятад амьдарсан. За тэгээд тэрээр өрн дорны одоо хүмүүсийн соёлын ялгааг хэрхэн ажиглагддаг болохыг одоо сэдв тусмаар нь одоо зургаар илэрхийлсэн байна. За дараагийн слайдаас ингээ үзүүлэх зураг маань хөх ба улаан гэсэн хоёр дэвсгэр дээр өгсөн зураг байна. За хөх өнгийн дэвсгэр дээр барууны буюу Европчуудын тийм ээ өрний сэтгэлгээг. За улаан өнгийн дэвсгэр дээр дорны ерөнхийдөө төрөлсөн байна. За жишээлбэл одоо нэгдүгээр энэ зурган дээр бол өөрийгөө илэрхийлэх хэрэгжүүлөө гэж. За энд Европ хүмүүс, энд Аз хүмүүс. За энд одоо альва зүйлийн оочор дараалал зогсохдоо ямар хандлага гаргадаг вэ гэж. За жишээлбэл энэ бол Аз хүмүүсийн одоо гаргадаг хандлага. За хоолны газрын дуу чимээ гэж. За мөн аялал жуулчлалын үеэр ямар одоо зан авираа. Жишээлбэл энд Европ хүмүүс бол одоо шууд одоо бичлэн түүнийг үзэх байдлаар юм байна. Бол энэ аялал жуулчлалын үеэр Аз хүмүүс ерөнхийдөө тухайн одоо агшинг фото зураг бичлэг байдлаар одоо хадгалж үлдэх хэрэгэлдэг юм. Одоо та бүгд өөрсдөө ингээд өөрсдөө одоо тайлбарлаад сонирхолтой дүр зураг тарах. За жишээлбэл энэ дээр уух зүйлсийн таашаал гэж. За тэгээ үдшилгийн үеэр за дарагтайгаа одоо харилцаа бие тоох хандлага гэж юм тийм. За энэ зурган дээр бол жишээлбэл Европ хүмүүсийн бие тоох хандлага нь Азийн хүмүүсээс хавьгүй өндөр байгааг харуулж байна. За соёлын ангилал гэсэн ойлголт байна. За соёлын ангилал буюу соёлыг одоо ангилахад ямар шалгуур үзүүлэлтүүдээр ангилаад байдсан бэ? Ямар одоо шалгуураар ангилж үзээд идэм бэ гэхээр одоо жишээлбэл бол үндэс ухсаа, гэр бүл, ёс заншил, төрлөх хэл ч гэдэг юм уу тийм ээ? Амьдрал бүрхийн маяг гэдэг юм. Энэ байдлаар ангилж байна. Мөн чи тийм ээ? Одоо тухайн хувь хүн одоо соёлын ямар төлөөллүүд байж болох юм бэ гэхээр одоо гэр бүл энэ төлөөлөл байж болно, ёс заншил буюу жишээлбэл би Монгол хүн болохоор Монголын ёс заншлын төлөөллийг харуулж байгаа гэсэн. Мөн Монгол хэл буюу тэр хэл соёлын төлөөлөл. За тэгээ амьдарч буй нийгэм за ажил байдлаа яах нь мөн төлөөлнө. Тэгэхээр тухайн хувь хүн маань одоо соёлын төлөөлөгч байна. За мэдээж энэ бол нийтлэг ангилал байна. Соёлыг бол материаллык ба оюуны соёл гэдэг. Соёлыг одоо мөн төвшнгөөр нь яаж ангилдаг вэ гэхээр улс үндэстний соёл, олон улсын соёл гэж. За өнөөдрийн одоо хичээлээ ерөнхийдөө одоо дүгнэж үзэх юм бол соёлын тухай ойлголтоо одоо хэдүүлээ баттгаж өргөжүүлэх байсан шүү дээ. Тийм болохоор одоо соёл гэсэн ойлголтыг ерөнхийдөө юу гэж дүгнэх вэ гэхээр хүний нийгэм дэх нийгмийн одоо зан үйл, ёс заншил, хэм хэмжээний нийлбэр зохицол ерөнхийдөө соёл гэдэг юм байна гэдгийг өнөөдрийн хичээлээс ерөнхийдөө ойлгож авсан баг. За мөн үүнд одоо жишээлбэл юу байж болох вэ гэхээр тийм ээ хүний бүтээсэн зүйлс гэхээр багаж зэвсэг, хөгжим, зам заншил, шашин шүтлэг, технологи, хоол хийх одоо чадвар урлаг, хоолны одоо соёл онцлог байж болно. За амьдарч буй орон байр, хэрглэж идэлж буй хувцас хунар гэх мэт. За мөн таашаал авах хэлбэрүүд тийм ээ одоо хөгжим сонсоод өөр байдлаар хүлээж авч байгаа. Тэр одоо бүх одоо зүйлсийг соёлын одоо зүйлсд оруулж болох нэ. За энэ утгаараа соёл нь хүний бүтээсэн бие ба
одоо оюуны бүтээлийн цогц гэж одоо дүгнжүүлэх юм аа. За анхаарал хандуулсанд баярлалаа.